Сайн байцгаана уу? Polaris систем веб хурал сайжруулалт хийгдсэнтэй холбогдуулан та бүхэндээ гүлгээний дэлгэцүүд дээр хийгдсэн өөрчлөлт болон давуу талуудыг танилцуулахаар бэлдлээ. Ингээд харилцах дансны гүлгээгээр танилцуулгаа эхлэе. Өмнө нь харилцах данс болон хугацаа хадгаламжийн дансанд бэлэн орлогын гүлгээг 2 гүлгээний дэлгэцээр хийдэг байсан бол веб 3 дээр маань 1 гүлгээний дэлгэцээр хугацаа хадгаламжуу харилцах дансуу гэж сонгож гүлгээ хийх боломжтой болсон. Хугацаа хадгаламжийн дансанд орлогын гүлгээ хийх үед хугацаа хадгаламж гэж сонгоод дансны дугаарын хайлт хэсэг дээр маань хугацаа хадгаламжийн жигсаалт харагдана. Харин харилцах дансанд орлогын гүлгээ хийх үед харилцах гэж сонгоод дансны дугаарын хайлт хэсэг дээр маань харилцах дансны жигсаалт харагдана. Энэ нь цаг хугацаа хэмнэхээс гадна хэлбэрээр гүлгээ хийх боломжийг та бүхэнд олгож байгаа юм аа. Дараагийн гүлгээ маань дотоодын данс хоорондын шилжүүлгийн гүлгээ байгаа. Хуучин дотоодын данснаас харилцах данс руу, дотоодын данснаас хадгаламжийн данс руу гэх мэтчлэн олон гүлгээний дэлгэцээр данс хоорондын шилжүүлгийн гүлгээг хийдэг байсан бол веб 3 дээр дотоодын данс хоорондын шилжүүлэх гэсэн нэг гүлгээний дэлгэцээр хүлээн авах дансны төрлөө харилцах дансуу, хугацаа хадгаламжийн дансуу, дотоодын дансуу гэх мэтчлэн сонгоод данс хоорондын шилжүүлгийн гүлгээг хийдэг болсон байгаа. Энэ нь өмнөхөөсөө илүү хэлбэр, хурдан, цаг хугацаа хэмнэсэн давуу талуудтай байгаа. Зээлийн гүлгээний хувьд зээл бэлэн бусаар төлөх гүлгээнүүдийг нэгтгэж зээл бэлэн бусаар төлөх гэсэн нэг гүлгээний дэлгэцээр дансны төрлөө харилцах данснаас зээлээд гэх юм уу, дотоодын данснаас зээлээд гэх юм уу, хугацаа хадгаламжаас зээлээд гэх юм уу гэх мэтлэн сонголтоогоор зээлтүүлтийн гүлгээг хийдэг болсон. Мөн бүх гүлгээний дэлгэцэн дээр байдаг гүлгээ хийж байгаа хүний мэдээллийг өмнө нь гараас оруулдаг байсан бол веб 3 дээр маань хур систем болон цахим үнэлгээ татах боломжтой болсон байгаа. Энэхүү боломжийг ашиглахын тулд та бүхэн маань үндэсний дата төвтэй гэрээ байгуулан холбогдох эрхээ зохиох журмын дагуу авсан байх. Мөн хурууны хээний мэдээлэл авах тусгай төхөөрөмжтэй байх шаардлагатай. Үндэсний дата төвтэй холбогдсны дараа энэхүү системийг ашиглана. Энэ үедээ хур системээс мэдээлэл татгуул хур гэж дарахад тухайн харилцагчийн хурууны хээгээ уншуулна. Тэгээд үндсэн мэдээлэл тавьчихдах үндсэн мэдээлэл нь татагдах юм аа. Харин цахим үнэлгээс уншуулж байгаа үед цахим үнэлэх гэж дараад мэдээллийн татвад тухайн хүний мэдээлэл татагдах болно. Веб 3-ын журналын лавлгаанаас гүйлгээл авалахад шүүлтийн хэсэг дээр хаах утгаа бичээд талбараа сонгоод өгөхөд илүү хурдан хааж байгаа. Мөн жагсаалтанд байгаа мэдээллээ бүлэглэж харах боломжтой байгаа. Жишээ нь салбараар, ажилтнаар, системээр, валютаар бүлэглэж харах боломжтой. Салбараар гэж чеклсэн тохиолдолд гүлгээний жагсаалтыг салбараар нь ингэж бүлэглэж харуулна. Ажилтнаар гэж сонгосон үед тухайн салбар дотор байгаа гүлгээг тухайн ажилтан бүрээр нь бүлэглэж бас харуулна. Мөн гүлгээний жагсаалтаа эренбэлж харах боломжтой байгаа. Одоо жишээ нь гүлгээний дүнгээр эренблийг ивэл чеклээд өгнө. Гүлгээний дүнгийг багаас нь их рүү эренбэлсэн байгаа юм. Мөн жагсаалтанд байгаа багнуудаа нууцлах боломжтой. Нуумаар байгаа багныхаа өмнөх чекийг авчаад авахд тухайн баг нь маань нууцлагдаж байгаамаа. Эдгээр боломжууд журналын лавлгаан дээр нэмэгдсэн бөгөөд журналын лавлгааг ашиглахад илүү хэлбэр эмх зэгцтэй болсон байгаа юм аа. Веб 3-ын сайжруулалтаар хийгдсэн гүлгээний дэлгэцүүдийн танилцуулга маань энэ хүрээд өндөрлөж байна. Хэрвээ танд асууж тодруулах зүйл байвал доор хаягаар бидэнтэй холбогдоорой. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.